Сайн бацхан өрхөн үзэгчтэй ТV клуб нэвтрүүлэг NTV телевизийн нэгдүгээр студиэс үзэгч та бүхэндээ шууд хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол Монголын эдийн засгийн чуулга уулзалт 2012 сэдвийн дараа үзэгч та бүхэнд төсөн мэдээлэл өгч байна. Ингээд студид өргөдөө ирсэн зочтой ихлэ танилцуулъя. Монголын эдийн засгийн форум төрийн бас байгууллагын ерөнхий захирал Төр Од, за Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Найдлаа, за Newcom компанийн гүйцэтгэх захирал Бямсайхан нар хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд хэлэлцүүлгээ эхлэе. Тэгэхээр өнгөрсөн 2 жил бид Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулсан. Тэгэхээр эдийн засгийн форум төрийн бас байгууллага бол ер нь бол үзэгч та бүхэнд бас мэдээлэл хүргэжсэн баха. Тэгээ бизнес улс төр эрдэмтэн мэргэд иргэний төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн Монгол улсын хөгжлийг хурцгах асуудлаар нийтлэг ойлголтыг бий болгох зорилготой юм байгуулагдсан төрийн бас байгууллага байгаамаа. Тэгэхээр энэ байгууллагаас жил бүр Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулдаг. За 2012 оны эдийн засгийн форум 3 дахь сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тэгэхээр энэ форумын эргэн тойронд энэ жилийн хувьд ямар асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа юм. Тэгэхээр энэ жилийн форумын бэлтгэл ажил эхэлсэн хэсэг талаар үзэж та бүхэндээ би бас мэдээллийг өгөх гэж байна. Тэгэхээр бид хамтдаа чадна уран дээр хамгийн анх 2010 онд зохион байгуулагдажсэн бол 2011 онд хөгжилт хамтдаа уран дээр зохион байгуулагдсан. Тэгэхээр энэ жил 2012 оны ураа гэдэг юм уу энэ жилийн төлөвлөгөө ямар байгаа вэ гэхлээр эдийн засгийн форумоос энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За. Эдийн засгийн форум 2010 онд анх удаа зохион байгуулагдсан. Тасаа хэлээ 2010-11 онд зохион байгуулагдсан ураанууд байна. Энэ жилийн эдийн засгийн форум бол ерөнхий сценар болон загварын хувьд бол 10-11 онтой ижилхэн байна. Зөв бид нар энэ жил арай сайжруулахаар ажиллаж байгаа юм бол сэдвийн сонголт, сэдвийн оновчтой байдал, дээр нь сэдвийн урьдчилсан боловсруулалт байх юм аа. Өөрөөр хэлбэл тэр сэдвүүд дээр товсон жишээл 2012 оны 3 сарын 5-6-нд нэг удаа уулзаад шууд тэр сэдвээр тал талаас оролцож яг нэг тахим цуглаад ярилцах биш. Тэрнээс өмнө тэр сэдвээ аль болох сайн боловсруулах, аль болох сайн ухаад шийдлийн тодорхой болгох болж игэл тэрэн дээр судалгааны тойм сургуулж нэгтгэх, тэрний урьдчилсан лекц, семинар явуулах, тэр асуудал дээр мэргэжилтэн судлаачдын анхаарлыг оруулж илүү нэг сэдвээ арай өндөр түвшинд хэлэлцүүл болгож боловсруулах юм байна. Тийм болохоор бидний гол анхаарч байгаа зүйл бол тэр сонгосон сэдвүүд дээр тэр боловсруулалтын ажлыг хийж байна. Тийм болохоор ураны хувьд бол бас яг тийм нэлээд олон талаас олон өдөр хэлэлцэж гарах болохоор одоохондоо бол эцлэг байгаа. Гэтэ ерөнхий санаа бол бид нар ярилцаад тохирсон байгаа. Энэ бол гадарч угаасаа нийтлэг ярьж байгаа эдийн засгийн өсрөнгөө гайхаад байгаа өсрөнгөө хөгжлийг яг иргэнд хүргэх, бүгдийн оролцоотой бүгдэнд тэгш хуваарлах. Тэг яаж тэр нэг иргэн эсвэл нэг эдийн засгт оролцож байгаа субъект болгон тэрнээс хувь өгөөжийг бүтээлч байдлаар хүртэх вэ гэдгийг гол анхааруулах юм. Зөв маркетингийн хувьд арай оновчтой нэршлиг бид нар бас хайж байгаа. Ерхий санааны хувьд урьдчилсан байдлаар тийм байна. Тэгэхээр 2011 оны эдийн засгийн форумын хувьд бол 14 салбар хуралдаан, хүний хөгжил, төдөөгийн хөгжил гэдгийн хувийн хөвшлийг төр хувийн хөвшлийн хоорондын ойлголцол гэх мэт олон сэдвүүдийг хүндчихсэн тэгэхээр энэ сэдвүүд дахиж яригдах уу? За форумын агуулгын хувьд бол бас манай үзэгчид бас мэдж байгаа бах. Ерөнхийдөө бид нар өөрсдөө зохиож гаргадаг. Манай яг Монгол улсын нийгмийн өмнө ямар тулгымцсан асуудлууд байна те тэрийг гаргаж ирж тавиад гол нь манай улсын их хурл засгийн газар бодлого гаргагчид те боловсруулагчид маань тэд нар энэ нийгмийн өмнө улсынхаа асуудлыг шийдвэрлэхэд тэр оновчтой шийдлүүдийн альтернатив хувилбаруудыг гаргаж ирэхэд тус төхөн болох байдлаар бид нар энэ форумын үеэр хэлэлцүүлгүүдийг өрнүүлдэг. За энэ 2012 оны манай Монголын эдийн засгийн чуулганы хувьд ч гэсэн ерөнхийдөө ард иргэдийн маань санаа зовдөг манай бодлого боловсруулагчдын хувьд бас зөвхөх холбогдох шийдвэртэй тэр шийдлүүдээ гарах ёстой. Тэдгээр асуудлуудыг үндсэндээ бид нар энэ дээр тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж бодож байгаа. За ерөнхийдөө 3 багц асуудал байгаа. Нэгдүгürt мэдээж хэрэг энэ эдийн засгийн өсөлтийн асуудал. Энийг яаж энэ ойрын хэдэн жилүүдэд илүү ард иргэдэд хүртээмжтэй болох уу те. Хоёрдугаар асуудал бол мэдээж хэрэг энэ нийгмийн асуудлууд байгаа. Ялангуяа бол ард иргэдийн амжиргааг яаж улам бүр дээшлүүлэх үү те. Тэр үрх гэрийг яаж илүү хөгжүүлэх үү. Гуравдугаарт бол бид нар банк хүнддэг нэг сэдв бол өрсөлдөх чадвар байдаг. Улс орны маань хувийн хвшлийн төрийн байгууллагуудын
за хувь хүнийгээд энэ өршөлтөх чадварыг бий болгоход ялангуяа инновацийн асуудал тэгээд дэлхийн нийтээр бид нар бас энэ ногоон эдийн засгийн асуудлыг бол нэлээд одоо хүчтэй одоо тавьж гаргаж байна. Энийг бол хэлцэж ярилцсан. Эдгээр асуудлууд маань юу гэдэг нь зөвхөн одоо Монгол тулгарч байгаа асуудал биш. Ерөнхийдөө дэлхийн нийтээрээ за энэ 2012 он одоо энэ сарын сүүлээр болох Давост болох те дэлхийн эдийн засгийн чуулганаар ч гэсэн үндсэндээ энэ асуудлууд бол хөндөгдөж бас яригдана. Тийм учраас бид нар бас энэ дэлхийн нийттэйгээ одоо хамт энэ хөгжлийн асуудлуудыг л бас нэг төвшөнд л одоо ярилцаж тэгээд энэ шийдлээ харин бид нар хамтдаа одоо хилцээд гаргана гэж бодож байна. За энэ жилийн хувьд бол нэг онцлог нь сонгуулийн жил байгаа. Тийм учраас бид нар бас улс төрийн намуудын бас сонгуулийн хөтөлбөрт бас хувь нэмэр болох эргээд шинэ сонгуулийн дараа шинээр одоо бүрдүүлэх засгийн газар их хурлд бас тэр бодлого боловсруулагчид бас хэрэгтэй тийм одоо бас бодлогын шин чанарын бас шийдлүүдийг бас гаргаж өгөх болов гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ Монголын эдийн засгийн форумд зөвхөн одоо манай Монгол улсын одоо энэ эрдэмтэн мэргэд иргэний төлөөлөлд оролцохоос гаднаас гадаадын заш төлөөлөгчид эдийн засгийн экспертүүд бас ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бас Монгол улсын өмнө одоо энэ хөгжлийн өмнө толомдож байгаа олон асуудлыг судалгаан дээр илүү ихтэй ярьдаг гэж би ойлгодог. Тэгэхээр Монголын эдийн засгийн форумын байгууллага зөвхөн одоо энэ эдийн засгийн жил болгон одоо энэ болдог эдийн засгийн форум зөвхөн бэлдэх биш. Дээрэс нь одоо манай өнөөдрийн одоо энэ хөгжилд ямар одоо түвших толгуур болох хөгжилд одоо бидэнд юу саад болоод байна гэдгийг бас судалж тэрийг бол гаргаж ир та сая өөр хэллээ ш бид зохиод үз сэдвийг гэх тээ. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бас нэлээд бас онцлогтой болох гэж бодож байна. Өнгөрсөн жилийн хувьд болохоор хүний хөгжлийг илүү одоо харсан боловсрол ур чадвар тээ боловсралтай Монгол хүн Монгол улсыг хөгжүүлнэ гэж ингэж бас ярьж ирсэн. Тэгээд энэ тал дээр энэ жилийн хувьд ямар одоо ахиц төвшил гарсан бол гарах бол за ерөнхийдөө хөгжлийн асуудал бол ерөөсөө хүнээсээ тэгж холддог. Дандаа л ерөнхийдөө бид нар энэ ч аль болохоор хүн төртэй хөгжлийг те Монголд яаж бий болох вэ те эргээд энэ хөгжил маань хүндээ яаж одоо илүү наалтцтай байх юм те эргээд эдийн засаг нийгмийн асуудлууд бол хүний асуудалтай одоо зайлшгүй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас бид нар энэ зөвхөн юу гэдэг нь бас Монгол улс орны онцлог биш л дээ. Дэлхийн нийтээр л энэ асуудлыг ерөөхдөө маш одоо хурцлмал тавьж байгаа те. Тэгээд сая болж байгаа үйл явдлуудтай ялангуяа Европын холбооны улс төдийгүй дэлхийн эдийн засагт одоо дахиад нэмэрчгүй энэ санхүү болон эргээд бүр макро эдийн засгийн төвшөнд одоо энэ хямралууд бол одоо хүний хувьд зайтал шууд холбоотой асуудлууд. Тийм ч учраас бид нар өнгөрсөн 11 оныхаа бас Монгол эдийн засгийн чуулганы үеэр бас дэлхийд нэртэй те эдийн засгчдыг бол урьж хүндэтгэлийн лекц одоо уншуулж тэрэн дээр эргүүлээд бас бид нар хилцүүлэг өрнүүлж исэн. Өөрөөр хэлбэл тэр дэлхийн төвшөнд одоо яригдж байгаа асуудал маань бол Монгол улсад ч гэсэн хамаатай. Эргээд Монгол улс маань энэ даяаршил буй ертөнцид бол энэ бас энэ дэлхийн эдийн засгийн тогтолцоотойгоо бол шууд холбоотой болчихжээ те. Ялангуяа одоо сүүлийн үед бол одоо энэ санхүүгийн хувьд ч юм уу те санхүүгийн тогтолцооны хувьд ч гэсэн. Тийм учраас бид нар энэ жилийн хувьд ч гэсэн энэ уламжлалаа бол үргэлжлүүлнэ. Энэ жилийн хувьд онцлог би одоо нэрийн одоо шууд энэ дэрийг одоо ирэх гэж байна гэж зарлаад явах уу. Гэхдээ бид нар хэд хэдэн ер нь нэртэй эдийн засгч нарт бол урилга бол бүргүүлсэн байгаа. За зарим нь ерөөхдөө оролцох боломжтой гэсэн одоо хариугаа бол мэдэгдсэн байгаа. Ерөөхдөө бол дэлхийд нэртэй зарим нь Нобелийн одоо эдийн засгийн шагналтай ийм хүмүүс одоо бид нар үрж авчрахаар ер нь бол төлөвлөж байгаа. Тэгэхээр Монгол улсын одоо энэ эдийн засаг өсгийн хэрээр төсөвд анхаарч төрийн оролцоо их нэмэгдлээ гэж ингэж шүүмжилж байгаа л да. Тэгэхээр өнгөрсөн жил одоо яг энэ эдийн засгийн форумаар төр хувийн хөвшлийн хоорондын одоо ойлголцлыг одоо яаж бий болох вэ? Өнөөдрийн нөхцөлд одоо ямар бэрхшээл одоо урдан бидний өмнө тулгамдж байна. Энийг бид нар яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудлаараас нэлээд нухтай ярилцчихсэн. Тэгээд өнгөрсөн жил та бас энэ эдийн засгийн форумд бас нэлээд идэвхтэй оролцчихсэн. Тэгээд хувийн хөвшлийн төлөөлөгчийн хувьд ер нь одоо бидний ярьж ирсэн энэ зүйлс маань ахиц төвшил гарсан болов уу? Тэгэхээр өнгөрсөн жил бол одоо бид нар эдийн засгийн форумор бол нэлээд хэдэн одоо асуудлыг хэлсэн л та бол дэд бүтцийн одоо салбарын хөгжлийн талаар тэгээ энэ салбарын хөгжилд бол жишээл хувийн
юун дээр бол одоо засгийн газраас одоо боловсруулсан одоо баримтлах бодлого нь юу вэ? Тэгээд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бол одоо бид нэр ямар үүрэгтэй юм бэ? Тэгээд ямар боломж байгаа юм бэ гэдэг талаар бол нэлээд ярилцсан. Тэгээд одоо ер нь бол өнөөдөр бол жишээлбэл одоо эрчим хүчний салбарт бол нэлээд олон нэлээд одоо юу гэх юм ахиц гарсан гэж бол хэлж болно л да. Жишээлбэл одоо шинэ одоо захааны их үүсвэр, захаан дулааны их үүсвэрийг одоо барих асуудал бол урагшаага яваа, тендер нь бол зарлагдаад тэгээд өнгө явж байна та. Энэ талаар бол одоо бид нэр яг жилийн өмнө бол бас яг ярилцаад яг ямар одоо асуудал дээр яаж анхаарч ямар тал дээр нь төрөөс одоо ямар дэмжлэг үзүүлэх үү? Хувийн хвшил бол одоо ямар үүрэгтэй яаж оролцох вэ гэдэг нэлээд ярилцсан. Ер нь бол одоо эдийн засгийн форум ч юм уу өөрөө бол бид нарт нэг тийм платформ гэдэг юм гаргаж өгч байна шүү дээ. Тэр төвцөн дээр бол одоо бид нар бол манай өнөөдрийн нийгэмд байгаа бол нэг том асуудал үе тэр бол ойлголтын одоо зөрүү их байдаг. Тэр бол бид нар аливаа нэгэн хөгжлийн асуудлыг ярьдаг, хөгжлийнхэн загварыг ярьдаг. Тэгэхээр тэрүүн дээр бол одоо тэр өрөөнд сууж байгаа 5 хүн бол 5 одоо өөр бодол санаатай байдаг л та. Тэгээ бид нар бол гол нь өнөөдөр энэ одоо бодол санаагаа бүгдээрээ ингээд хамтдаа ярилцъя. Гол нь бол асуудал зовлонгоо биш. Ер нь бол яг ирээдүгөө харсан хөгжлийнхаа загвар одоо уурсан тэр шийдлийг одоо ингэж ярилцъя. Энэ шийдэл чинь бол одоо яг юун дээр тусах вэ гэхээр одоо энэ Монгол улсын одоо эдийн засгийн хөгжлийн бодлого тэгээ мөн одоо энэ дээр оролцож байгаа хүмүүсийн одоо эрх үүрэг гэдэг юм дээр бол одоо цаашдаа одоо их бууж ирэх юм гэж одоо ярьж байгаа. Тэгээд өөр бас одоо өнгөрсөн жил бол одоо төрийн зүгээс бол хувийн хвшилтэй ингээм хамтарч ажиллахад ямар бэрхшээлүүд байна вэ гэж бид нар их ярьсан. Тэгээд зарим тал дээр бол одоо асуудлууд бол одоо урагшаага одоо явсан ч юм байгаа. Тэгээ Монгол бол одоо урагшаага яваагүй ч асуудлууд байгаа. Тэгэхээр тулгамдсан асуудал байл тэрийг бол одоо хэлцэнэ. Гэхдээ бидний одоо гол зорж байгаа юм бол энэ тавцангаа өнөөдөр бол одоо нэг зовлонгоо ярьдаг. Нэг хүн одоо форумд оролцоод одоо нэг сайд даргаыг хараад нэг одоо өөрийнхөө одоо энэ дотор байгаа энэ гомдлоо тайлдаг тийм тавцсан болохгүйгээр харин бид нар яг ирээдүгөө харсан тэр хөгжлийнхаа бодлогыг бөгөөд загварыг ярилцдаг тийм одоо тавцсан гал одоо болгоё. Тэгээд тэрийг бол одоо хэрэгжүүлэх гэсэн гол зорилго болгоо. Тэгэхээр энэ зорилго бол би бас нэлээ бас биелж авч гэнэ үү гэж би бодож байна л да. Зүгээр яг хувьд сэтгүүлчийн хувьд би бас ингэж оролцож хахад урд нь одоо эдийн засгийн асуудлаар ч улс орны хөгжлийн асуудлыг бид нар зөвхөн мэдээлдэг байсан бол бидний энэ дунд нь ороод улсын өмнө бидний өмнө ийм бэрхшээл тулгамдж байгаа юм байна гэдгийг бас илүү их мэдээлэлтэй болж авснараа энэ бас форумын зорилго нь бас нэлээд билээд байгаа мó гэсэн бодолтой байдаг л да. Тэр ч утгаараа одоо бас ингээд бид нар ярилцаж сууж байна те. Тэгээ энэ утгаар нь харах юм бол хэдийгээр одоо 2хан жил одоо болцоо одоо 3 дахь жилдээ болох гэж байгаа боловч энэ бол бас нэлээд үр дүнгөө өгсөн гэж бодож байна. Энэ талаар энэ форум дээр ясна яг ямсаахан цахилгаан яг зөв хэллээ л дээ. Тэгээ та ч гэсэн яг нөгөө талаас нэг адилхан хэлж байна. Энэ дээр жоохон тодруулах уу гэж бодож байна л да. Магадгүй энэ үдэгч дунд форумд оролцоогүй ч юм уу яг шууд тодорхой ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр эдийн засгийн чуулган гэдэг 3 сарын 5-6-нд нэг тийм том хурал болох юм. Тэгээ тэнд юу вэ гэхээр одоо яг гол Монгол улсын эдийн засгийн нийгмийн бодлогыг барьж авч байгаа төр засгийнхаа бодлого боловсруулагчид гол бүтээн байгуулалтыг хийж байгаа бизнесийнхэн тэр мэдээллийг хүргэж байгаа сэтгүүлчид тэгээд тэр гудамжин жагсдагч байна уу, дотор тэмцдэгч байна уу, иргэний нийгмийнхэн бүгд оролцсон. Тэгээд тэр хурал бол эдийн засгийн форумын үйл ажиллагааг тэр хурдын 2 өдрийн арга хэмжээгээр төсөөлж болохгүй юм байна л да. Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа. Хурлын 2 өдөр бол зөвхөн тэр форумын одоо тэр саяын дээр яриад байгаа бүх нийгмийн бүх талыг ширээн дээр гаргаж тавиад хилцүүлэх бий болж байгаа платформ бий болж байгаа тэр үйл явцын хамгийн оргил хэсэг нь энэ форум юм. Тэр одоо бид нар жишээлбэл 3 үндсэн сэдвээр гэд сэдвүүдэд задлаад ярилцчихна гэж тийм хилцүүлэх юм. Гэхдээ тэр бол нэг өдөр хийх хилцүүлэг бол зөвхөн тэр хилцүүлийн оргил хэсэг нь. Тэгэхээр одоо бид нар хэлэдийн хилцүүлэг эхэлсэн явж байгаа байхгүй тийм. Одоо ингээд бүх судлаач тэр нэр анхаарлаа хандуулад өөр юу гэсэн үг вэ гэхээр тодорхой нэг сэдвээр одоо жишээлбэл эдийн засгийн төрөлжид гэсэн сэдв байлаа гэхэд нэг сэдв бид нар сонгосон явж байна л да. Эсвэл одоо эдийн засгийн хөгжилд санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг гэдэг. Одоо тэр сэдвэр жишээлбэл аль хэдийн тэр мэргэжлэнүүд болон тэр талаар судалгаа хийдэг хүмүүс ярилцаад эхэлсэн. Эндээс юу гарч болох вэ гэхээр жишээлбэл судлаачид нь одоо яг энэ сэдвээр иймэрхүү сэдвийг судлах хэрэгтэй байна гэсэн тохиол авч болно те. Эсвэл өөрсдөө хийсэн судалгаа гаргаж өгнө. Нөгөө талаасаа яг банкнд ажиллаж байгаа санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлэнүүд нь өөрийнхөө зовлон юу гэдэг өөрийнхөө асуудлыг шийдлийг санал болгоно. Энд чинь ингэж хоорондоо яриад байх юм бол аянда форумын 5-6-нд бол хамаагүй өндөр түвшинд ярина. Тэгэхээр ярьсан зүйл чи эргээд яг тэр бүтэн жилийнхаа хугацаанд яг тэр мессежээ нийгэмд өгсөр байх бол тэр чи явсаар хагаад хууль болно, бодлого болно. Тэг эргээд тэр хууль болсон ч гэсэндээ тэр хилцүүлэлт орж ирсэн хүн чи эргээд тэргээ хэрэгжүүлэхдээ биелүүлэхдээ шал өөр байна дээ, тэ. Түүнээс одоо дээрээс өгсөн нэг тушаал биш. Гэхмэчлэн ингээд ерөнхийдөө тасралтгүй үйл ажиллагааны
нэг зөвхөн нэг хэсэг жижигхэн 99-ийн одоо 101% л 5-6-ны өдөр юм шүү гэдэг. Тэр хөгжилт хамттай урайтай болсон 2011 оны эдийн засгийн чуулган бид одоо энэ урайгаа одоо биелүүлж хэдэн хуваар одоо ярих юм бол хэдэн үе биелүүлсэн байдаг. Бүтэн жил өнгөрчлөө мэдээж яриг биднээс одоо арт түмэн үзэгчид та нар юу хийсэн бэ? Юу амжуулсан бэ? Бүтэн жил юм байгууллага байт юм байна те. Одоо болох гэж байгаа юм байна. Бас нэг ажлыг чинь үр дүнг нь бид нар хармаар энэ тайлангаа та нар тавиач гэвэл амархан юм. За яг нь ерөнхийдөө нэг зүйлийг бас манай үзэгчид ард иргэдээ бас тодруулж хэлэх зүйтэй болов тий. Одоо Монгол эдийн засгийн чуулган маань бол улсын хурл биш тий. Юу гэдэг шийдвэр гараад одоо зөвлөмжүүд гараад шууд юу гэдэг хууль тогтоомж юм уу төрийн бодлого болох боломжгүй. Зүгээр харин тэр бодлого гаргагчид, бодлого боловсруулагчдын одоо толгойд за энэ хөгжлийн асуудлыг энэ өнцгөөс нь бас харж болох юм биш үү тий. Эсвэл энэ асуудлыг бас ингэж шийдвэрлэж ийм шийдэл гаргаж болох юм биш үү гэдэг зүйлийг толгоонд нь юу гэдэг хийж өгч байгаараа онцлог гэж хэлж байна. Тийм учраас юу гэдэг бид нар юу гэдэг эдийн засгийн чуулганаас за мэдээж хэрэг маш одоо олон зөвлөмжүүд дүгнэлтүүд бол гарч байгаа. Тэр бүгдийг бол мэдээж хэрэг бид нар за нэгдүгээрт мэдээж хэрэг улсын их хурлтай засгийн газарт бол хөрвүүлдэг. Тэрнээс гадна илүү одоо том юу гэдэг үр нөлөө нь юу байна вэ гэвэл эргээд энэ чуулганд оролцож байгаа оролцогчид те ялангуяа одоо хувийн хөвшилтэй иргэний нийгмийн байгууллагууд хувь хүн ч гэсэн ерөөдөө энэ хөгжлийн асуудлыг бас энэ өнцгөөс нь харж болох юм байна. Бид нар бас төр засагтаа зөвхөн шүүмжлэхээс гадна тэр шүүмжил маань эргээд яг ажил хэрэг болох